Тэгэхээр Сэлэнг нутгийн маань хэмжээд бас жоохон дөөмөр гараад өвөлд нь нөлөөлсөн. 7 сар гээд бороо орчдгийг. Снэн гантай 17 оны ган 15 оны ган ингээд ордог ус. Энэ жил үл дэгээгүй. Тэсээ 8 сар галтлаа хурд унц байхгүйсэн. Гандуу. Нийт орхон туулчтай одоо тариаланчдын хувьд бол маш муу. Одоо нэг 5-аас тэгэл 7-гийн хооронд. Энэ гангийн талаар бол өдөөс нэгт одоо биднес хөрсөө сайн боловсруулах технологи яг барих хэрэгтэй. Хоёрт биднес энэ дахны хүрээлэнгээс тий Beyonder компаниас бас эко бордоо, шингэн бордоо хэрэгэлсэн. Тэрнийхээ хүчинд биднес нэг бас боломж авсан. Бордоо хэрэгэлсэн талбайн ургац хэрэглээгүй талбайн ургац хоёр бол тэнгэр газар ялгаа гараад ирж байна үү? Ялгаатай. Ер нь бордоо хэрэглэхэд хамгийн доотлол нь 5 центнээс ер нь дээшээ л ярина. Илүү. Одоо биднээс ингээд гаагаас нэг дунд чинь 10 центр авч ирсэн бол 15-аас дээшээ 20. Тэ. Яг технологийн дагуу бариад цаг хугацаагаа яг зөв тэгээд тарилтаа, үрийн одоо норм, суулгалтаа зөв технологиор барих юм бол одоо энэ сайхан бордог ингээд бүр ингээд хэвшүүлсэн цаг тухай технологинд бариад тарьж байгаа зөндөө олон аж ахуйн нэгжүүд байна. Мундаг авч байна.